Кинод талах. Сүү бүгдийн сайхан харагдуулахад бэлэн байцгаая. Тийм ээ. Аваа гариг бол шаргуу ажлын цаашин 7 хоногийн эхлэл. Оо, миний үсчний төвшин ёс. Тийм ээ. Ажлын зөв ёс түүтэй жаал. Шоко 10 болж байна. Яагаад хоцроод байна? Миний буруу. Кино зураг авалт хийгээд зам хаачихжээ. Ямар кино? Донод хамгаалагчийн кино гинүү юу гинүү? Гудамжны эсрэг тал. Доонод хамгаалагч аа? Хүлээж байгаарай. Би хамт явъя. 2 дугаар үзэгдэл 7 дугаар зураг. Би бол талхны Монгол хотын хамгаалагч. Хамгаалагчийн өшөглөлт. Загс сайн боллоо. Шүтэн бишрэгч огтд чинийг таалагдсан да. Дараачийн үзэгдлээ авъя. Рейнжер ийм байдгүй. Доонод хамгаалагч тайснаа өшгөлөхдөө дандаа эхлээд нудрага зангиддаг. Гэхдээ эрхийн хуруу гоцоож гарч ирээд байгаа болохоор кино баллаад байна. Харин тий бас буруу нэрлээд байх юм. Хамгаалагчийн өшөглөлт биш, хамгаалагчийн хүчтэй өшөглөлт. Доонод хамгаалагчийг буруу хийгээд байна. Энэ кино доонод хамгаалагчийн ертөнцийг тоохгүй байх шиг байна. Харин тий 4-р ангид гардаг анхны 6 донод хамгаалагчийн гурвансан зохиол үгээр хэлхийн аргагүй гоё болсон. Энэ кино дэрэгдэн төхөж чачихгүй юм байна. Йоо, та нар Энд юу болоод байгаа юм? Доонод хамгаалагчийг ойроос сайн томруулж ав. Тэгж байж тесрэл, жинхэнэ тесрэл чиг харагдана. гүй би. Үгүй альгүй дээ. Энийг хараа. Донод хамгаалагчид энэ гэрэл таарахгүй штэ. Шар өнг донодынх нь нүхийг бүдгрүүлнэ. Үгүй ээ, түүний хайрцагны зөвштэй цэнгэр гэрэл байх ёстой. Хамгаалагчийг яаж байгаа юм бэ? Яах гэж ирсэн бэ? Энд чинь хаалттай бүс яв. Бид хоёр буруу юм хийгээгүй штэ. Хөөж болохгүй шүү дээ. Бид хоёр зүгээр л донод хамгаалагчийн шүтэн бишрэгч байна. Шүтэн бишрэгч чи хэрэггүй юмнууд байхгүй. Одоо би яваад өг. Өшөөрэ. Танд хэлэх юм байна? Баялаа гэдэг чинь юу гэж байгаа юм бэ? Та цалингаа цагтаа өгдгөө. Би моргож инзээлтэй. Хоолунд ч өгдгөө штэ. Хүлээж бай. Учрыг олж болно. Бали да. Би хүүхдүүдэд тэжээх ёстой. Чинхэн төсөв мөнгөтэй болохоор бид хоёрыг дахиад дуудаарай. Мо талын дургүйгээр яаж киногоо хийх юм бэ? Буцаад ир. Янз нь жүжигчд хэрэгтэй болсон юм уу да? Тийм ээ. Бидэнд туршлагатай жүжигчд байгаа шүү. За гайхлууд минь зүгээр үз. Ийм сайхан байсангүй. Цагтаа бид дэлхийн хамгийн хурдан гялалздаг од байлаа. Бусаддаа боломж олгоё гэж бодоод л энэ салбарыг орхисон юм. Би яруу алдартайгаар эргэн ирлээ. За тэр яг сайн юм аа. За. Эхлээд. Доонод хамгаалагч чиний ээлж тулалдах цаг боллоо. Зогс. Сайнх юу вэ? Хэтэрхий сайн жүжиглч шүү. Робот байсан бол сайн гихсэн. Жаахан сэтгэл хөдлөл оруулаад өг. Миний илэрхийлэл том дэлгэцэн дэндүү зөөлдөд байна. Цагтаа би талахыг сургуульд Майснерын арга Яагүй. Сүү одоо чамаас шалтгаална. За, надад найдаж болно ирхмээ. Би цуврал номны бүх үгийг цээжээр мэдэн шүү. Хамаагүй. Явлаа. Эхлээд. Юу гэж хэлэх вүлээ? Камерын өмнө тавьсан чинь хэцүү юм байна. Гэгэн каналын минь гэж. Маа. Дараагийн үзэгдэлд чи баатрин араас хөөж яваад лазераар буутна шүү. Бэтгий балалж гараа. Юу гэж баллах вэ те? Надад орлон тоглогчийн хэрэг гарддаггүй байлаа. За толгой өвд чих. Явлаа эхлээд. Миний лазер бууны амтыг үзэх тэм бэлдэм. Загс. Яагаад өөрөө дууг нь хийгээд байгаа юм бэ? Арга барилтай жүжигчин. Өөрийнхөө аргыг хэрэглэн. Үгүй. Дууг нь дараа хийж гэх юм. Одоо зөвхөн зохиолын үгээр л яв. Бас нэг юм байна. Чи яаж гисэн бэ? Хүүхэд байхдаа толгоогоор унжсан юм уу? Тийм ээ. Та яаж Эдгээр өөдөөс дуугараад бай. Энэ шарсан талхнуудыг уу? ойлголоо. Гэхдээ би сүү. Шарсан талах биш. За, дараагийн үзэгдэлд донод хамгаалагч харийнханд баригдана. Орлон тоглогчтой тэгэхээр аль болох хамаг хүчээрээ цохиороо ойлгосноо. Тийм ээ. Явлаа. Эхлээд. Гүйцээ донод хамгаалагчаа. Үгүй би чадахгүй нэрхмээ. Донод миний дуртай хамгаалагч. Йоо. Бүр хар багаас минь ред хамгаалагч миний баатар байсан. Би цохиж чадахгүй юм байна ред. Харин өмнөөс ч цогиулъя. Би цохиодгүй л доо. Нөгөө талх чиний ээлж. Жүжигчин болмоор байвал сэтгэл зүйн хувьд дорой байж болохгүй. Одоо мастрыг харж бай.
Би ч гэсэн чадахгүй юм байна. Зүгээр үү? Энэ үзэгдэлд агаар дээр өшөглөн. Та хоёр хоёулаа тэмцэлдэж байгаа хамгаалагч руу дайрна. Киноны оргил хэсэг шүү. Заа юу. Битгий баллаа дайж гараа. Ядаж ганц юмыг зөв хийх нь харцгаая. Би бол жүжигчин. Киноны хамгийн чухал хэсгүүдийг бүгдийг тод гаргаж өгнө. За эхэлцгээе. Би чадна. Нэг үзээд алдъя. Явлаа. Эхлээд. Сайн байна. Мөнгөний зураг авалтаа хий. Та гайгүй. Би ч баримтыг бүрдүүлээрэй. Би юу хийчихвэ? Явцгаа. Та хоёрыг ахиж хармааргүй байна. Бид шинэ жүжигчдийг авна. Юу? Үгүй. Найруулагч кинонд гарах боломж олгоочд юу ч байсан хий. Жалтаа гарахгүй гэж хамлаа. Биднийг оруулж галдаа ирэх мэ тийхүү? Мөн гордво. Та хоёроор баллуулахгүй шүү. Шинэ жүжигчид ирсэн үү? Ирээгүй. Зураг авалт хийх аргагүй болсон. Гэрэл угарчихсан. Мөн ажилчид урам зориггүй болж камерч гэсэн эвдэрч эхлэв. Тэгвэл яваад шинэ төхөөрөмж аваад ир. Манай киноны төгсөвт юу ч үлдээгүй. Яасан дуустгүй өдөр вэ? Мөнгөний хэрэг гараа. Хэрэгтэй юм. Би үргэлж хөрөнгө оруулахыг хүсдэг байлаа. Ойлж үз. Кино хэдхэн ногоонор бүтдэггүй юм. Асар их хэмжээний мөнгө яригдаж байна. Суу, миний дансанд хэр их мөнгө байгаав? 54 сая 69 мянган доллар ирэх мэ? Хөрөнгө оруулъя гэж байгаа бол зөвшөөрчихөө. Өгсөн мөнгөний авчихаа. Та ч гэсэн цалингаа авмаар л байгаа үсттэй, тийм ээ? Яг үгүй гэж байгаа бол болно. Гэхдээ жүжиглэж чадахгүй штэ. Энэ замбраагүй байдлыг яаж хүлээн зөвшөөрөхдөө жүжиглэж болох юм бэ? Ахин уулзлаа. Тулалдахад бэлдээд. Загс. Зя. Цаашаа явъя. Янцтай. Дараагийн үзэгдэл. Одоо л миний агуу жүжиглэлтийг ойлгож байх шиг байна та. Би ч гэсэн хотоол нэг ойлгож авах шиг байна шүү. Өмнө нь бид хоёрыг шүүмжлэх гэж худлаа жүжиглсэн байна. Багийнхныхаа өмнө нэр нүрээ бодохгүй л болохгүй шүү дээ. Юу гэж хэлэх вэ? Яг боллоо. Сайн ажиллаа. Хөөх, би жинхэнэ киногоор гарна. Мөрөөдөл биелэж байна тийм ээ. Сонирхогч. Хөөе, эхэлж байна. Донод хамгаалагч 15 дугаар анги. Робо Карбсын дайралт. Робо гэнэ? Хөөе, хаан руу. Ахин уулзлаа. Тулалдахад бэлдээд. Энэ чинь юу вэ? Миний хүчит дайралтыг мэдрэхэд бэлдээ. Бас нэг өдөр, бас нэг роботыг яллаа. Отохгүй юм. Ямар ирдэн шиг гайгүй дээ. Бас миний бүх үгийг таслаад хайчихаж тэр нариулагч бит хоёрыг мангуу гэж бодсон бол та. Хорон санаатнууд нь би дуртай. Ястаа үргэлж. Яаж хийсэн юм болоо? Ерөөсө компьютер график шиг харагдаагүй. Хамгийн мундаг хорон санаатнууд байх нь аргагүй. Зүрх сэтгэлгүй роботын сэтгэл хөдлөлийг гарах ур чадварыг цөөхөн эдгэн жүжигчин л эзэмшсэн. Тийм ээ, таны зөв. Таны юр бусын жүжиглэх чадвар л роботын сэтгэлийг гаргаж чадна. Бас би хамт байсан шүү. Буцаад ажилдаа орох цаг боллоо. Бип буп бип бип буп бип бип буп бип бип буп бип буп бип буп бип буп бип. Донод хамгаалагч дахин төрөв. Рейнжерийн цагт Хавчны хотыг би хамгаална. Кат. Боллоо. Төр завсралцгаая. За. Ред. Юу болсон бэ? Онцгой юм биш ээ. Өнөөдрөөс эхлээд донод хамгаалагчийн гол дүр солигдсон. Юу гинэ? Дарга маань жүжигчнээс солигдсон юм л да. Тэвол хийгээс тэл хийхээс биш өөр яах вэ? Хинээр солих юм бэ? Цөцгийгээд царайлаг залуу жүжигчнийг мэднэ үсттэй. Төцгий юу? Тэр чин донод биш үсттэй. Донод байна уу үгүй юу ямар хамаа байна.
Тэр хүндийг тал байвал болоо заа юу. Гэхдээ Найруулагчаа. Оо, цүцгийн хүрээд ирсэн үү? Би өнөөдрөөс эхлээд рэдийн дүр тоглоход болно үстэй. Баг байгаасаа доноод хамгаалагчийн шүтэн бич хэрэгч байсан. Ямар гоё юм бэ? За, очоод хувцас олж өмсчихэд хүрээд ир. За, ийм юм байха. 10 гаруй жил доонод хамгаалагчийн гол дүрэн би байсан. Арай дэндэж байгаа юм биш үү? Одоо яаж амьдрах юм бэ? Өтөх юм нэг ч алга. Хүргэлтийн жолооч юу? Пицца ирлээ. Гүй ганц пицца хүргэж ирэхэд яагаад юм уддаг юм бэ? Уучлаарай. Захиалга ихтэй байсан юм аа. Тэр чинь надад хамаагүй. Удсан болохоор пиццаны төлбөрийг өгч чадахгүй. Юу? Үйлчлүүлэгч! Үйлчлүүлэгч! ёо. Пиццаныхаа мөнгийг авч чадахгүй байхдаа яадаг юм бэ? Ажлаас чинь халлаа. Юу? Дахиад халагдчихлаа гэж юу? Өөр ажил хайж олдг юм билүү те. Рэд түр хүлээ. Юу? Сүүлийн удаа чи энэ пиццаг хүргээд өгч. За. Энийг хүрт хамгаалагч. Яг зөв. Гоё байна. Аргагүй л доноод хамгаалагч мөн дөө. Пицца ирлээ. Ноён талгаа пицца ирлээ. Баярлаа. Хаа нэгтэй ихэл гарсан царай байна да. Өөрөө доноод хамгаалагч юм биш үү? Гүй би биш ээ. Мөн л ашиг байна да. Юу? Пиццаг авч ирэхгүй юу хийгээд байгаа юм Ноён бэ? талгаа энэ пицца хүргэж ирсэн хүн доноод хамгаалагч рэдтэй яг адилхан биш байна уу? Нэрээ тийм байна. Гүй би доонод хамгаалагч биш шүү дээ. Тийм бол талагчны хотын энх тайвныг Бид хамгаална. Үнэхээр доонод хамгаалагч мөн байна. хари үзгээ зураад өгөөч тэх үү? Гэхдээ яагаад пиццаны хүргэлт хийж байгаа юм бэ? Харин тийм. Одоо 26 дугаар ангийн зураг авалтаа хийх ёстой юм шүү. Тэр байна. Юу гинэ? Яагаад цэцгийн доноод хамгаалагчаар сонгогдчихвоо? Цөцгий чинь доонод биш шүү дээ. Юу? Цөцгийн нэр хүнд ихтэй болохоор тэгсэн юм аа. Хүмүүсээ цөцгийн цогцолтыг хийгээд Ямар ялуу юм бэ? Доонод хамгаалагч бол дугуй хэлбэртэй дундаа нүхтэй байх ёстой юм биш шүү. Ноён талгаа өгөөлаа рэдэд тусалцгаа идэх үү? Яаж тэр вэ? Ингээд хараа зугаад иж болохгүй үсттэй. Хоёулаа хамтдаа доноод хамгаалагчийг дахин дөрүүлцгээе. Тийм ээ. Цөцгийг доонод хамгаалагч цувралыг сүйтгэхийг хараад сууж болохгүй. Бид чамд тусалнаа. Нэмэргүй. Албаны дарга найруулагч бүгд цөцгийг хүсэж байгаа. Зүгээр л болсон нь. Юу гэж байгаа юм? Ойлгох гэдэг чинь байж боломгүй үг. Ийм юмн дээр бууж өгөх хэрэггүй. Тийм шүү. Бидэнд л итгэхэд болно. Төрүүлээд тарлаа шүү. Одоо ингээд доноод хамгаалагчийг дахин дөрүүлэх төлөвлөгөөгөө эхэлцгээе. Эхний ажиллагаа бол концепцаа өөрчлөх. Концепцаа өөрчлөх үү? Бодож үзсэн л дээ. Доонод хамгаалагч удирдал бүр дээрээ өөр концепцтэй байдаг. Тийм болохоор бид таныг шинэ өнгө төрхтэй болгож өгөх болно. Тэгвэл ямар өнгө төрхтэй болох вэ? Өдий болтол доонод хамгаалагч, үлэг гүрвэл машин, сансрын хөлөг, нинжа гэд олон төрхтэй болж байсан ч нэг л төрхийг үлдээсэн. Тэр чинь юу юм? Талын бүргэд шүү дээ. Бүргэд ээ? Тийм ээ. Чамайг Тэнгэрийн хаан болгоод өгье. Гоё юм аа. Тэгэхэд шагшуураар бүргэдийн далавч хийгээд сүүн крем, шоколадны кремээр бие нүрийг хийгээд шоколадаар далавчин чимчгвэл бүргэдийн бие бэлэн болно. Сүүлд нь хурцгоо шүү. Бас аимшигт нүдийг хийчихвэл бэлэн болно. Болчихлоо. Бүргэд байна. Ямар гоё юм бэ? Манай ноён талгач аргагүй мундаг. Энэ юу байх вэ? Гэхдээ ингэж гоёлоо гэд яах вэ? Би одоо доонод хамгаалагч суврал тоглох боломжгүй шүү дээ. Битгий санаа зовоо. Яагаад гэвэл бидэнд 2 дахь төлөвлөгөө байгаа юм чинь. 2 дахь төлөвлөгөө юу? Тэр чинь юу юм? Тэр бол доонод хамгаалагч Animal Force-ийн нээлтийг хийн.
Би магчин загас болчлоо. Сүү их сайхан зогч байна шүү. Ноён талхаа. Би яхаараа горил болдгийм бэ? Донод хамгаалагч чинь 5 удаа шүүж. Өөр арга. Бэл нөө эхлээд Энэ олон төрлийн талхнуудын амьдардаг талхчны хот. Тэднийг хамгаалахын тулд 5 талх цуглалаа. Донод хамгаалагч Animal Force. Red Burger. Бирлээ. Талх Aslan. Сүү магчин загас. Зайдсхан зан. Шоко Gorilla. Хурч гэлээ. Харанхуйн дарк хаанаас аратны хүчээр талхчны хотыг хамгаалах болно. Аратны хүчийг харуулах Донод хамгаалагч Animal Force. ямар байна? Янзтай байгаа биз. Эн чинь юу вэ? Эхлэл нь ёстой инээдтэй байна штэ. Хинд юм таалагдах вэ? Хөөх. Ноён талхаа бичээгээ оруулмагц үзэлтийн тар нэмэгдэж байна. Юу? Тэр харал та. Миний зүв байгаа биз дээ. Энэ эрч хүчээрээ Донод хамгаалагч дуулалж үжих хийх хэрэгтэй. Одоо шууд эхлүүлээ. Оюун болох байх та. Донод хамгаалагч дуулалж үжих гинэ. Ястаа гоё та. Ээж өнөөдөр үнэхээр Донод хамгаалагч гарах юм уу? Тийм ээ, нөгөө нялон бодор хамгаалагчийг үзэх хэрэггүй. Хөөх, шүтэн бишрэгчээ дүүрэн ирсэн байна. Бүгд миний хийсэн эхлэлийн бичлэгийг үзээд ирж л дээ. Дуулалж үжих тоглоогүй удсан сайн байж чадах болов. Тэгэлгүй дээ. Хийдэг байснаа л хийхэд болно. За, Одоо талхчны хотыг би захирна. тэгж болохгүй. Харанхуйн хаан шударга ёсны нэрээр чамайг өршөөхгүй дээ. Нөө ядаргаа та Донод хамгаалагч. Миний хүчийг мэдэр. Миний дайр тас цогтно гинэ. Талхчны хотыг галан далай болгоод өгье л дөө. Жинхнээсээ гал гарчихлаа. Ээж. Энд чинь одоо юу болоод байна? Ямар гарцгаа? Хайцан дээр гал гарчихлаа. Тоглолтоо яах болж байна? Чи чинь гарахгүй юу хийгээд байгаа? Тоглолтын танхим гал гарчих гэж. Гэхдээ бүгдээрээ аюулгүй гараад ирсэн нааз болчихоо. Манай хүү одоо олдол тоглолтын танхим дотор байгаа. Өг минь авраач. Нэрээ юу? Одоо яадаг вэ? Оо минь. Битгий санаа зовоо. Би хүүг чинь аврах болно. Рэд энэ улаан гал руу орох гэж юу? Гүй, дэндүү аюултай штэ. Үгүй. Би хүүхдүүдийн дэмжлэгтэйгээр Донод хамгаалагч болж чадсан. Тийм болохоор хүүхдүүдийн ачийг хариулах ёстой. Рэд Жада хаан байна. Авраач дээ. Хүлээж бай. Ах нь одоохон аварнаа. Зүгээр үү? Эндээс хурдан гарцгаая. Алив. Хаалга бараг л газ чалаа гэж юу? Одоо яах вэ? Донод хамгаалагч ээжгээ санаад байна. Санаа зовлтгүй. Ах нь ээжтэй чинь заавал уулзуулнаа. Хамгаалагчийн цогт. Хамгаалагчийн бамбай. Хамгаалагчийн өшигдөл. Яагаад гарч ирэхгүй байна? Арай ямар нэг юм болцоогүй байгаа да. Оо минь. Red wine. Бяцхан Донодыг авалчихлаа штэ. Баярлалаа. Хүү зүгээр байгаа нь аз шүү. Хөөх, Red Донод хамгаалагч жаалыг аварчихлаа. Жинхэнэ баатар болчихлоо. Хөөх, тэр харна. Рэдийн толгоогоо шатаж байна. Яг л галын баатар шиг байна. Рэд үнэхээр мундаг байна. Жинхэнэ баатар юм аа. Хийх ёстой юм аа л хийсэн штэ. Тэр ч яг тоглолтын танхим шатчихлаа. Одоо яана? Одоо дуулалж үжигээ тоглож чадах. Эй чин зүгээр үү? Найруулагч. Ашгүй хазар зүгээр байгаа бол та. Донод хамгаалагчийн 26 дугаар ангид тоглож чадах нь уу? Донод хамгаалагч 26 дугаар ангид цөцгийн гол дүр үздэй. Цөцгийн чин Донод биш шүү дээ. Одоо интернетэд чи баатар болчиход байна. Нэрээ юу?
Эмээ, донот жаалыг аварсан гэд бөөм болж байна. Донот хамгаалагчийн 26 дахь ангийн гол дүрэн чи. Баярлалаа. Нэр нь донот хамгаалагч Галтбаатар Ред дахин дөрөсөн нь ямар байна? Хөөх, Ред эргээд доноо хамгаалагч болжглаа штэ. Галтбаатар Ред дахин төрсөн нь юм уу? Гоё юм аа. Баярлалаа. Бүгдэд нь баярлалаа. Red донот. Талах Франц талах 2 дугаар хэсэг. Хүлээж тэсэхгүй нэ. Яста ямар Энэ үс чинь нэлийн дээр ноён талахыг ялсан гэлүү? Парис дангийнхаа шилдэг сурагч нь байсан гэсэн. Багэт ирснээс хойш бүгд чипсний үсчний газар цугладаг болсон. Сайхан болжээ. Танд үнэхээр Парисын хэм маяг байна. Одоо мөнгө төлнө. Таны тооцоо. 2000 ямар үнэтэй юм бэ? Яаж чаддаг байна? Болж үз. Орж ирэхдээ үнийн тарифа харахгүй яасан. Өнгөрсөн 7 хоногийн үнээс 10 дахин нэмэгдчихсэн байна штэ. Ха, мөнгө төлж чадахгүй битгий ирж бай. Ирэхгүйгээд яах болж байна? Хотод өөр үс чинь байхгүй юм чинь. Тэр миний асуудал биш. Мөнгө төлж үгүй бол гар. Хотод өөр үс чинь байхгүй гэдгийг нэг зэрвэж үнэ 6-ороо нэмэх юм аа. Нааша ороорой. Бас л уу? Тэнгэр минь чи ер нь хэдэн тавг хагадах гэсэн юм бэ? Манайх гэрэх газар шиг харагдаад байна уу? Чи халагдлаа. Бас л халагдчихлаа. Байдгал 3 дахь өдөр. Ноён талхны үсчний газар шиг ажил хаанч байхгүй юм да. Шоко ноён талх 2 юу хийж байгаа болоо? Мөрөдөл биелүүлдэг Бекерлендэд 5 тамирал ичэдийн өдрийг өнгөрүүлээрэй. 5 тамирал мөрөдөл биелнэ. Шоко! Зэнэн хэзээ муухай гэж сүв уулзаагүй ч. Тоглоомын паркт ажиллаж байгаа мó? Гоё юм аа. Тийм ээ, ичэдийн газар. Чи яаж байна та? Би юу? Би таконы газарт ажил хийсэн. Хаанч халагдчихсан. Гэхдээ энэ ажил хөгжилтэй байх та. Мөрөдөл биелүүлдэг Бекерлендэд 5 тамирал. Намайг өдөржин халуун наран зогсоодог. Амралт байхгүй. Нүүр ам түлэгдэж байна. 7 сар байгаад гар өвддөг. Бас хүүхдүүд аимшигтай. Бусдаар бол дайжгүй шүү. Ээж талгаа загтнаа дээ. Зөөхөр дээ. Ус засуулах үнтэй. Мөнгө хөрөхгүй шүү дээ. Гэхдээ үсээ засуулахаар штэ өмхий үнэртэй дээ. Юу болсон юм бол? Миний сонсноор чипсний үсчний газар үнэ 10 дахин нэмсэн гэсэн. Бидний ганцаараа ноёрох гэж байгаа. Одоо бүгд үсээ засуулах мөнгөгүй болсон. Хаймар юм аа. Ноён талх энэний учрыг олно доо. Ерөөсөө хоёулаа ноён талхыг олоод буцааж авчирээ. Зөв шүү. Хогийн цэгний тэр хавьд явж өгсөн гэсэн байхаа. Хогийн цэгээ тэр чинь хотын муухай газар үсттэй. Ой, тэнмэл талгаа. Тэнмэл талах. Ой, үзжэн үү? Тэнмэл талгаа. Хотоохон байцгаа. Хүмүүжилгүй хүүхдүүд эн чинь муухай зан шүү. Оо, буруу бичсэн сүү. Ямар амир юм бэ? Ирхмээ. Ноён талхаа та ингэж амьдрах ёсгүй штэ. Чипсний үсчний хүнээ нэмсэн. Одоо эргэд очих газаргүй болчиход байна. Та талхны мухлах хотод буцаж очих хэрэгтэй байна эрхмээ. Тэр чипсийг хөөж явуулъя. Та хоёрын таньдаг байсан талхны хугацаанд дууссан. Альвэ. Ой, чи үсчний газартаа байсан байхаа. Тэр цаг өнгөрсөн. Чи санахгүй байх л да. Олон жилийн өмнө би бие засах газар хайж явсан юм. Бие засах газар байна уу гэж асуух гээд үсчин рүү орсон. Бохир заваан дээр нь мөнгөгүй байсан ч тэр залуу намайг цоо шин болгоод гаргасан. Тэр өдөр үсчингээс гарахад сэтгэл ямар сайхан байсныг санаж байна. Чи энэ хогийн цэг дээр байх ёсгүй. Буцаад яв.
Энэ хоёр хизээ явах юм болов? Ганцхан ундаа захиалсан. Ноён талхыг яаж буцаад эргэж ядах вэ? Тийм нарийн бовыг ятгах чадахгүй. Та хоёр талх үсчний газарт ажилладаг байсан уу? Тэр мөн байна. Ноён талхаа. Ноён талхаа. Бид хоёр тантай уулзахыг хүсдэг нэг хүнтэй таарсан. Айхаадлаа биш шүү. Би хизээч буцаж явахгүй. Миний бодлыг өөрчилж чадахгүй. Намааг таньж байна уу эрхмээ? Энэ чи юу? Манай эхнэр хүү хоёртой танилцсан. Бид таны тухай их сонссон эрхмээ. Энэ нөгөө Баатар уу? Тийм ээ. Аавынх нь чамд ярьж өгсөн гайхалтай үсчин байгаа юм. Хэдий таны засаж өгсөн үс удаан тогтоогүй ч гэсэн надад хэрэгтэй байсан өөртөө их итгэлийг өгсөн. Ноён талхаа та мэдэхгүй л баг. Гэхдээ маш их тус хүргэсэн. Сайн уу? Миний хүү сургууль дээр мандах сайн байгаа. Энэ үсчин ах шиг үсчин болмоор байна. Өнөөдөр би талхны мөхлөг кино наадмын шилдэг жүжигчдийн шагналыг хүртсэн. Та байгаагүй бол би чадахгүй байсан. Би шоронгийн хамгийн хөөрхөн нь. Би үсээ засуугий. Угаарлаач. Би сарын дараа гэрлэн бүгд танилаач шүү. Хормын ус засалт юм хийж өгөх үү? Тийм ээ. Та энэ хотын иргэдэд хэмжээшгүй их тусалсан эрхмээ. Бас миний олсон нэг зүйл хэрэг болж магадгүй. Хөөе, тэнмэл талах байна. Тэнмэл талах, тэнмэл талах. Тэнгэр минь сая харсан уу? Энэ хайч чаахан хэрэггүй болчиход хийх ажил их байна. Сүү, Шоко, явцгаая. Тийм ээ. Хайч барьж байгаа гар шиг юм маш хурц баях учиртай. Уцалж байгаа элсэн чихэр хамгийн төгс мэдрэмжийг олох чинхэн сургалт болдог. Хамгийн мэдрэмтгий гарал сая элсэн чихрээс өвөр мөцнөгийг олж чадна. Шилдэг үсчин хараа сайтай байх ёстой. Нүдээ цавчхан сул тал. Та хожлоо. Үс засахад тамир тэнхээ шаардна. Миний бие төгс байх ёстой. Эрхмээ тохиогүй юу? Хизээж болохгүй. Эсхэгчтэй гурил хөөдөг шиг би ялан дийлэх ёстой. 501, 502, 503, 504, 505, 506. Хамгийн олон удаа хийлээ. Хамгийн агуу нэгмээ. Энэ чинь талах Франц талах 2 3 дугаар хэсэг. Шуурхай мэдээ. Үсчтийн тулаа бүгдийг нь уушаарай. Алдаж болохгүй шүү. Өрсөлдөхнэ. Насан туршийн тулаан маргааш шийдэгдэнэ. Үсчин биш 2 мэрэгжилтнүүдийн сэтгэлийг сонсцгоё. Энэ тулаанд багэт давуу талтай байгаа. Талхыг хуучных шарсан талах шүү дээ. Чамаас их юм мэддэг юм шүү. Эртэд анхаарал алдсан. Энэ удаа заавал ялна. Багэт илүү олон жил бэлтгэгдсэн. Багэт чинь зүгээр л урт талах. Хөөе, ноён талах багеттэй дахиад өрсөлдөж байгаа юм байна. Ноён талах нэг сайн хашраагаад өгөөсэй. Үсээ засуулдаггүй хэдэн сар боллоо. Чипсийн үнийг дийлэхгүй байна. Би ч гэсэн адилхан талах үсчний газар хурдхан нээгдээсэ. Урам өгцгөөе. Бүгдээрээ дэмжиж байгаагаа харуулъя. Яг үнэ явцгаая. Ноён хадагтай талхнуудаа. Ноён талх багет хоёрын өнөө оройны тулааныг хайлуулах гэж байна. Эрч нэг урт талх биш юм шүү.
Нууцлаг элит шинээр ирсэн өрсөлдөгч Багет. Үнсний жигүүрийн нөгөө булангаас сонгодог хөрш ол бүтээгдэхүүн ноён талхаа. Зүүнний шилдэг тудаан. Зөвхөн нэг л энэ цаг үеийн шилдэг үсчин болно. Нэгдүгээр үеийн сэдв хурд. Орчин цагийн бизнес шуурхай байх ёстой. Өрсөлдөгчд маань хоорондоо мөн цагтай уралдана. Хамгийн түрүүнд тавууланган засаж дууссан өрсөлдөгч ялна. Ноён талхаа үзүүлээд өг. Юу хүн байх вэ? Санаа зовлдоггүй. Нэгдүгээр үе. Эхлээд. Юу? Юу? Тэр яаж энийг хийчвэ? Гайхалтай. Нэгдүгээр үеийн ялагч ноён талхаа. Мэдээд байсан юм аа. Эхний үеийг давлаа. Тэмцээнд ширүүн өрсөлдөхөр шийдсэн юм биз дээ. Яаж чад байгаа юм бэ? Наад хатсан талхандаа хожигдох гээд байгаа мó. Хоёрдугаар үеийн сэдв бол таартыг дүүргэх. Энэ үед багаараа ажиллах ёстой. Ялыг гэвэл багийнхантайгаа хамтран ажиллах хэрэгтэй. Хоёрдугаар үе эхлээд. Бүтээлдэг нь хийвэ. Мэдлээ ноён талхаа. Чип, манго усууцм аваад өг. Даргыг загнаж болдгүй юм шүү. Тэр надад хамаагүй. Талхыг ялмааргүй байна уу? Ноён Багет өөрийгөө их юмд бодох юм аа. Байлвэ хурдлаач те хожигдлоо. За миний хурдыг хинчгүй эцэхгүй. Цаг алгаа нааша шидчих бүгдийн шидэх юм уу? Мэ. Яаж угаан бэ? Яасан? Чи өөрөө шидгээ үсттэй. Бүгдийг гээгүй толгоогоо ажилуулаад арьж авч чадаагүй чинь би буруугүй. Цаг дуслаа. Гайхалтай ажиллагаа. Энэ үеийн ялагчаар Ахмад ноён талхаалрлаа. Ноён талхаа сайн байна уу? Ахад ганц л ялахад болно. Ингээд өнөө өрөөний сүүлчийн шатны тэмцээнд бэлдээ. Сүүлчийн шатанд үсчний жинхэнэ ур чадвараа гаргах ёстой. Харцгаа. Хөрмийн бэлууны чимэглэл. Энэ үед бүх хүчээ дайчлах ёстой шүү. Урд багийн ажиллагаа мэдрэмж шаардна. За гүйцээ, чухал үе ирлээ. Тэмцээнэ эхлүүлье. Яаж чимгэлгээ бодоод тох юм? Тэр асуудалгүй. Сайн үсчний газар болгонд өргөх чад хэвтэж байдаг юм. Чамаг орой явж байна гэж хэлэх байх та. Юу хийгээд байгаа юм бол? Энийг чинь хурдлуулж болдгоо мó? Аюулгүй байдлыг бодох ёстой. Хуучны ноён талх буцаад ирж. Бүрч мундаг болчихож. Багета, яасан бэ? Яагаад дуусахгүй байгаа юм бэ? Хурдлаач дээ. Ноён талхтун гайхалтай төгсгөлийг харууллаа. Ноён Багет ч бас нэг юм хийж байна. Ингэж балрах гэж талхаа тийм амар ялахгүй шүү. Ноён талхаа. Тэнгэр минь юу болчих вэ? Талхт амир тэнхээгүй болсон болов та. Хурдалж үз. Одоо л боломжгүй. Наадах чинь өнгөрсөн. Яаж гсэн юм болоо? Цаг нь дууслаа штэ. Үгүй. Босох ёстой архимэ. Багетийг ялаад үсчний газар ахаад нэгээрээ. Ноён талх. Ноён талх. Ноён талх. Ноён талх. Ноён талх.
Ноён талах. Ноён талах. Ноён талах. Ноён талах. Ноён талах. Ноён талах. Юу вэ? Бүгд ноён талахыг дэмжиж байна. Бэзэр чи юу вэ? Тийм аа. Энэ юу вэ? Хүч! Яаж ингэвэ? Тэр яах вэ? Үзэсгэлэнтэй юм аа. Чадлаа ноён талхаа. Чадлаа штэ. Гайхалтай. Талхны бялуу жинхэнэ урлагийн бүтээл болжээ. Ялагчийг зарлая. Ноён талх. Ноён талхаа. Буцаж ирсэн. Эдний тэмцээн үнэхээр гоё болсон. Дүүрүү ратата. Оо, Джеймс минь гэж. Зүгээр л хөөрхөн байна. Та аргагүй л дэлхийн шилдэг юм аа. Та их ээлдэг юм а хадагтай. Их гоё газар байна. Нэгдээд ихэр одож байгаа нь нүсэр том хуучны стилээр засаад өгөөрэй. Олон жил болж байна да. Надад танаа өсчин үнэхээр их таалагдж байна. Найзуудтай энэ өсчний газрыг эхэлж өгнө. Яасан сайн хэрэг вэ хадагтай. Энэ сарын зармаг. Боллоо. Чимээгөө та нар дараа сард энэ сарын зармаг шалгаруулалт болохыг мэднэ үстэй. Өөр өөрсдийн онцлогийг харуулах тэмцээн болохоор бүгдээрээ маш сайн бэлдээрээ. За тэгвэл одоо өөрийгөө танилцуулах бэлтгэлээ хэн эхлэх үү? За үзэлцээний зармагаас эхэлцгээе. Бүгдээрээ сайн байцгаана уу? Эсвэлэн чихэрлэг хайртай учирсан мэд санагдуулах гүзээлтгэнтэй зармаг байна. Найзуудаа би бол амттайхан зармагэн дээр сэргэмээр сэнгэнсэн гүзээлтгнийг хасгаж өгөөд эсвэлэн чихэрлэг амтаараа бүх хүний хайрыг татаж байгаа. Баярлаа. Эсвэлэн чихэрлэг танилцуулган сонсож дууслаа. За дараагийнх нь хэн танилцуулах вэ? Багшаа би танилцуулъя. Өө, шоколадтай зармага. Чи одоо танилцуулаарай. За. Дүнгээс болоод хямарч байна уу? Дурлалаас болоод хямарч байна уу? Стрессийн эсрэг чихэрлэг зөөлөн шоколад шүү дээ. Нэг амсчих юм бол зогсож үл чадах хамгийн чихэрлэг амт шоколадтай зармаг байна. Чихэрлэг гэвэлж үнэхээр шоколадтай зармаг л да. Хийгэлгүй дээ. Биний юу өнөр вэ? Хата зармаг байсан байна. Гүзээлзэг нь шоколад. Бүгд хуучинсаг юм аа. Гата зармаг байна. Тийм ээ. Сайн байна уу? Би бол гата зармаг байна. Хамар бустарлаа. Миний үнэр хурц байна уу? Юу гэж байна? Толгой дээр маань сайхан амттай шоколад татсчихаар зармагны ертөнцийн өсөж дэвших од. Гата шоколад болон хувирн. Нэг амсах юм бол ястаа салж чадахгүй байх шүү. Хата шоколад уучихлаа. Тэхийн болж өөр шүү дээ. Хөөх, гата шоколад өөртөө үнэхээр ихтэй юм аа. За, бусад найзууд нь ч гэсэн өөрсдийгөө танилцуулах уу? Охтын сонголт энтарын зармаг байна. Нялуун биш зөөлөмт карамел амонд байна. Амьдралын чихэрлэг бас гашуун амтыг зэрэг мэдрүүлэх ногоон цайтай зармаг байна. Ялалцсан гялтганах гэрэл тод зармаг байна. Бүгд сайн бэлдсэн байна шүү. Тэмцээн ч ястаа сайхан болох байх та. Өөрийгөө танилцуулаагаа зармаг одоо байгаа юу? Төр хүлээгээрээ ванильтай зармаг өөрийгөө танилцуулах байна. За тэгвэл одоо өөрийгөө танилцуулаарай. Би юу? Хурдан гараа. Сайн байцгаана уу? Намайг ванильтай зармаг гэдэг би цагаан өнгөтэй сүүгээр хийгдсэн. Зармгийг бүгдийн сүүгээр л хийдэг үстэй. Харин тийм. Тэгээд би ванильны үнэртэй тэгээд юу Одоо танилцуулган дуусчихсан уу?
хурдан суудалтаа суугаарай. За. Дараа 7 хоногт болох тэмцээндээ бүгдээрээ сайн бэлтцгээгээрэй. За. Бирлээ. Ирчихвөө. Ямар нэг юм болоо юу? Яагаад ингэж унжижхав? Ирэх 7 хоногт энэ сарын зайрмаг тэмцээн болно. Надад гайхуулах юм юу ч алга. Гүзээлзгэн шоколад ногоон цай тэгээд бүр гаатай шоколад хүртэл нэр хүндтэй бэл хэтэрхий ингийн байна. Намайг яагаад ванильтай зайрмаг болгож төрүүлсэн юм бэ? Ванильтай зайрмаг байхаар яад. Сонсож бай. Манай ванильтай зайрмаг бол хамгийн эртний олон жилийн түүхтэй алдартай гэр бүл. Тэгсэн яасан гинэ? Алдартай гэр бүл байлаа гэд яах юм? Хинч сонирхгүй байхад. Тэ хаалга нэхгүй юу? Хөгшөөн тайвшир. Эртэд бас ингээд гараад явчихсан. Энэ хоёрт яаж чадваа бэ? Ер нь шилжилтийн нас нь л юм шиг байна. Нэрээ 80 талхаас тусламжгүй. Гинэ? Яагаад бэ? Талбачны хотын шилдэг үсчнийг хэлж байна. Ээжгсэн үгүй. Яагаад бүлдүү жимсдүүд ийм ихээр өвгөрөөд байна? Бүлдүү талах болох шаардлага байна. Би өөрийгөө сүйтэй зайрмаг болох нь л гэж бодлоо. Тэр жаах вэ? Зайрмагны гэр айл. Ноён талхаа тэр тасган харагдаж байна. Тэр тасганд л зайрмаг амьдардаг бах. Төргөн очицсан. Тэгээ. Би яагаад заавал ванильтай зайрмаг болоод төрчихсөн юм бэ? Ямар ч одоо зөвлгүй зайрмаг надаас өөр алга. Миний хөө зочин ирлээ. Үгүй хинтээ ч уулзахгүй. Зайрмаг найз минь сайн уу? Сүү аха. Ноён талга өрдлөө. Уулзал би удажээ. Энэ сарын зайрмаг тэмцээн болох юм биз дээ. Бид эндүү ингийн болохоор тэмцээнд орсон ч сүүлийн байранд орох нь тодорхой. Оролдож үзег байж юу гэж байгаа юм бэ? Тийм ээ ноён талхаа. Тийм ээ, угаасаа сүүлийн байранд ор. Юу? Ванильтай зайрмаг бол бүх зайрмагны суур тэрэг мэдэхгүй юм чинь сүүлийн байранд орох нь тодорхой биз дээ. Сүүр байлаа гэд яадгийн. Ямар ч анхаарал татах юм алга байна. Тагаан ванильтай зайрмаг дээр шоколадны сироп хүргэх юм бол гоё шоколадны сироптай зайрмаг болно. Гоё шоколад хэдэ болчлоо. Баярлах болоогүй. Нэрс тавиад. Үзээлзэг цэцэг хийж хөвл хөөхөн жимсэн цэцэгтэй зайрмаг болно. Тэнгэнсэн хааны навч тавиад зүрхэн хэлбэртэй шоколадын жигнэмэг тавьж хол хамгийн гоё зайрмаг болно. Үнэхээр гоё зайрмаг болчихлоо. Ванильтай зайрмаг бол зургийн цагаан цаастай адилхан ямар ч чимэглэлтэй сайхан зогцсон. Хүүхдүүд минь яасан бол? Энэ сарын зайрмаг тэмцээнд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүдтэй баярлалаа. За тэгэхээр одоо эхний оролцогчдод дуудъя. Гүзээлзэгэнтэй зайрмаг. Хөөх юм аа. Бүгдээрээ сайн уу? Гүзээлзэгнэ зүгээр үү? Харин тийм ээ, хиндүү шунаад байсан. Тэгнээ тэр хин гэж мэдээд байсан юм аа. Чи зүгээр үү? Цөөхөн гүзээлзэгэн тавихгүй яасан? За, одоо дараагийн зайрмагаа танилцуулцгаая. Шоколадтай зайрмаг. Зогсхийн аргагүй тансаг амт таныг өдөрдөн. Сайн байна уу? Би бол чөтгөрийн тансаг өрх шоколадтай зайрмаг байна. Энэ ч одоо юу вэ? Нийтийн оршуулгын зарсан ашиг бай. Хөгшөө зүгээр үү? Ээж. Би зүгээр л шоколадны сайхан амтыг л хэлэх гэсэн юм шүү дээ. Миний бодлоор чи сэдвээ буруу сонгосон юм шиг байна. Одоо буух уу да? За. За, дараагийн зайрмаг гараад ирээрээ. Зайрмагны ертөнцийн өсөж буй од гаатай зайрмаг байна. Миний толгой дээр шоколадны үүрмэг асгавал Би бол амандын чихэрлэг бөгөөд давсархаг амтыг яна хөдлөхгүй байна. Би танд амьдралын чихэрлэг гашуун амтыг мэдрүүлнэ. Ямар гашуу юм бэ?
Андаад онцгороод бахаар. Үнэхээр залхах юм аа. Яагаад ингэж хэтрүүлээд байна? Манай хүүхдүүд энэ сарын зармаг болох гээд дэндүү их шунсан юм шиг байна. За тэгвэл сүүлийн найзтайгаа танилцах уу? Ванильтай зармаг. Өнөөдөр ч гэсэн бэлтээгүй маа та. Энэ үзгэн толгой юу? Энэ ч гэсэн ялгаагүй. Харин тийм ээ. Бүгдээрээ сайн байна уу? Ванильтай зармаг байна. Үнэн дээр би бол бусад найзуудтай маань харьцуулахад хэтэрхий энгийн зармаг. Хүзээлзгэн шиг эсэглэн шоколад шиг нэлуунч биш. Гата шоколад, ногоон цайтай зармаг шиг шинэлэг өвөрмөц биш. Би яагаад энгийн ванильтай зармаг болж төрсөн бол гэж их бодсон. Ээж авдаа ч их гомдсон. Тэмцээнд орох уу болох уу гэж ч бас бодсон. Гэхдээ ноён талхны ачаар би ойлгосон. Ванильтай зармагны энгийн байдал нь бол онцлог нь. Шоколадны сироп тавьчих бол чихэрлэг шоколадны сироптой зармаг. Тэгээд нэрс тавьчих бол чихэрлэг эсэглэн нэрс гүзэлцгэнтэй зармаг. Давслаг амонд сингэнсэн гааны навч хүртэл. Цагаан цаасан дээр шинээр зураг зурдаг шиг миний толгой дээр хүссэн бүх чимэглээ тавьж болно. Хөөх, тэгэхээр чамд бүх төрлийн чимэглэл зовхно гэж үү? Тийм ээ, ваниль юм чин боломжтой л да. Би өөрийгөө ванильтай зармаг болж төрсөн гэдгээрээ бахархаж байна. Би энэ байгаагаараа л гоё. Хүүгээ гайхалтай ухаалаг болгож өсгсөн байх шүү. Тийм ээ, өөрийнхөө давуу талыг маш сайн мэдэж байна шүү. Хөөх, ванильтай зармгийг ийм сэтгэл татам гэж мэдээгүй юм байна. Харин тийм ээ. Ванильтай заримга чи үнэхээр том болжээ. За тэгэхээр одоо энэ сарын заримга танилцуулъя. Энэ сарын заримаг бол ванильтай заримаг байлаа. Тэр жаалч овоо юм аа. Ноён толгой заримаггүй үнэхээр жаргалтай байх шиг байна. За хоёулаа ч гэсэн одоо ингээд явах уу та. Тэгье.